Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео хичээлээр C нэмэх програмчлалын хэлээр хэрхэн 2 тооны нийлбэр болох талаар тайлбарлая. За 2 тооны нийлбэрийг олохын тулд C нэмэх програмчлалын хэлэн дээр маш амархан бодлого боддог. За эхлээд бид нөгөө хувьсгч нараа зарлах хэрэгтэй. Int гэдэг маань integer буюу бүхэл тоо гэсэн үг. За бид нэр тооныг тоо 2 гэсэн. За тэгээ хариу гэсэн 3 хувьсгчийг бүхэл тойлбраар зарлалаа. Int гэдэг маань одоо integer гэсэн үг байгаа. Нэгсэндээ бүхэл тоон хувьсгчийг бол аавна гэсэн үг. За дээрэс нь болохоор одоо бид нэр 2 тооныг тоо 2 хувьсгчаа компьютерийн keyboard-аас авахын тулд тодорхой хэмжээгээр бол та өгдлөө оруулна гэсэн текстийг бол хэвлэх хэрэгтэй. За эхний тоогоо оруул гэж бичээд cout пунктаар буюу cout пунктаар тухайн өгдлийг бол компьютерийн keyboard-ноос авах өгдлөөс өмнө одоо дэлгэсэн дээр хэвлэгдэнэ. Одоо жишээлбэл ингэж харагдана. За cout эхний тоогоо оруул гэсэн текст хэвлэгдэнэ. За үүний араас бид нэр sin пунктаар буюу одоо нэгсэндээ c input пунктаар тухайн өгдлөө оруулна. За тооник гэдэг. За тэгэхээр cout пунктаар бол эхний тоогоо оруул гээд дараа нь эхний тоогоо оруулаад компьютерийн keyboard-ноос дурын тоогоо оруулаад enter дарахаар дараагийн үйлдэл үргэлжлэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ 45 гэсэн тоо маань наалдаж хэвлэгдээд байвал одоо хоорондоо гараас авч байгаа өгдөлтөө наалдаад байвал бид нар мөр унгаж болно. N гэж бичиж болно. Эсвэл одоо бид нэр end line гэсэн функцийг ашиглаж болно гэсэн үг. End line функц болохоор бид нар яаж ашигладаг вэ гэхээр cout-ийн араас ингэж бичиж өгнө. За мөр унгаах үйлдэлээ хийлээ. Шинэ мөрөн дээрээс дараагийн тоо авах боломжтой боллоо. За одоо ингэж дараагийн мөрөө бичье. За cout дараагийн тоог оруул гэж бичнэ. За ингэж бас мөр унгай end line функцаа бичээд өгнө. За энэ функц маань end line буюу одоо шинэ мөрнөөс эхлүүлж байгаа функц байгаа. Түрүүний бичдэг C хэлэн дээр байдаг шиг буруу харсан хуваах тэмдэг n-ээр бас тэмдэглэж болно. За одоо тэгээд sin функцаар бид нэр тоо 2 дугаар хувьсгч байгаа утгыг аавна. За хариу хувьсгчаар бид нэр тооныг дээр нэмэх нь тоо 2 гэсэн утгыг нэмээд өөрт нь утгуулж хадгална. За үүнийхэн дараагаар cout функцаар дэлгэсэн дээр хариугаа хэвлэнэ. Хариугээд зааваад за энэ дээр нь одоо хариу хувьсгч авчнэ. За ингээд дэлгэсэн дээр ажиллуулж үзье. Эхний тоогоо оруул 57, хоёрдугаар тоо 89. За нэмэгдээд хариу 146 гэсэн үр дүн гарсан байна. За тэгэхээр энэхүү програмыг эхнээс нь тайлбарлая. За дөрөвдүгээр мөрөн дээр бүхэл тоон хэлбэрээр тоо 1, тоо 2 хариу гэсэн хувьсгчдийг бол зарласан байна. За 5 дугаар мөрөн дээр эхний тоогоо оруул гэж текст хэвлэгдээд мөр унгасан байна. 6 дугаар мөрөн дээр тооны хувьсгчийн утгыг бол компьютерийн keyboard-ноос буюу компьютерийн гараас утгыг авсан байгаа. За 7 дугаар мөрөн дээр дараагийн тоог оруул гэж текст хэвлэгдээд шинээр мөр унгаагаад дараагийн тоогоо sin функцаар авсан байгаа. Sin гэдэг функц маань одоо C програмчлалын C input гэсэн функц байгаа. За cout гэдэг нь одоо C output гэсэн функц байгаа. Энэ хоёр функц маань одоо 1-р мөрөн дээр байгаа. Энэ iStream гэсэн толгой файлны доторх функцуд байдаг. За тэгээд тоо 2 дугаар хувьсгчаа компьютерийн keyboard-ноос аваад 9-р мөрөн дээр хариугаа олохдоо тоо 1 дээр тоо 2-оо нэмээд энэ утгыг хариу гэсэн хувьсгчид хадгалаад буцаагаад дэлгэсэн тэвлэгтэй 10 дугаар мөрөн дээр cout хариу гэсний араас хэвлсэн байна. За ингээ өнөөдрийнхөө видеогт анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Танд манай бичлэг таалагдсан бол бичлэгийг маань лайк дараарай. За мөн сувгийг маань subscribe хийж дагаарай. За бусдад бас түгээж комент шеэр хийж бас комент бичээрэй. За баярлалаа.